Тэртээ нэгэн цагт үнэг дараа хоёр үнэхээр сайхан үерхэжээ. Нэг шин тэр хоёр хоол хайж явсаар нэгэн айлын пингээс хатааж байсан хям хулгайлж. Тэгээд хоёулан их өлсгөр идий гэж тохиролцсон боловч үнийг хяман идмээр санагдаад л байж. Тэгээд дорго найзтай хандан за хоёулаа унтъя. Хин сайхан зүүдэлсэн хяман идий гэхдээ цаадах нь. За гэжээ. Үнийг унтсан мэт хэвтэж доргыг унтмагт сэн босч хяман бүгдийг идчихжээ. Дорго үнийг унтснаас хойш сэрсэн боловч өглөөг тэс чадан хүлээсээр үнэгээ сэрээлээ. Үнийг усангуутан залжин нэмсэглэн за чи юу гэж зөөлөө яриарэ гэлээ. Дорго би бүхэндээ тангаргалан байж ярий. Би хан хүүгийн хоримонд өргөдөн очиод байх юм. Тэгсэн чинь л хан ертөнцид байдаг бүх амьтнаар намайг дайлж байх юм гэж ярихад үнийг амын дагуулan би тэгж байгаа юм болов уу гэж бодоод л чамайг сэрээсэнгүй шүү дээ. Би чамайг мэдлгүй яах вэ? Би гэдэг амьтан өлсч бүр тэсхэм болоод хяман идчихлээ гэсэнд дорго. Би чамайг хуурнаа гэдгийг мэдээд байсан юм л да гэж уурслаа. Найз минь чи их өсөж байх шиг байна. Тэгэхээр хоёулан явж хоол олж идий. Гэж үнийг хэлсэнд дорго аргагүй дагалаа. Хоёул өөр зайтал тэнэ дарэ гэж нэг айлын зойрноос хоньны хөлөм холлоо. Шунхаа үнийг доргыг нэг хуурч болсон юм. Хоёр дахь удаан хуурч болохгүй яах вэ гэж бодоод. Доргоо хоёулаа нэг давхирх юм байна. Хэн ахмад нь энэ хоолын идий гэсэнд дорго за гэжээ. Зайлшаар доргыг за чи хэлээд худал хэлээрэ гэлээ. Би юу ч гэж худал хэлэх юм блэ дээ. Үннээ л хэлийгээд. Намайг төрсөн тэр өдөр цас орж шуурга тавин бүх дэлхийд усан галуу юулж байсан юм гэлээ. Үнийг энэ үгийг сонсоод хөөрхий чи тэр өдөр төрсөн юм уу? Би бас яг тэр өдөр чинь идэж уух юм хайгаад арсан хоёр хүүгэн алга болчлоо гэж дуулаад уйлж явсан юм шүү дээ гэлээ. Ингэж хөөрхий дорго бас л хоёр дахь удаан хоол хоцорлоо. Үнийг чийч мөн залтай юмт юм да. Өнөөдөр чи бид хоёрын үерхэл үүгээр дуусгар боллоо. Дахин би чамтай үерхэхгүй. Одоо харин нохойтой найзлана гэжээ. Тэгэхээр нүг уйлан хайлан би чам шиг хайртай найзаас нь салж нарт хорвоод амьдрч чадахгүй. Би одоо дахиад яасан чамайг хуурч хоолой чинь авч идэхгүй. Өөрөн өлсч харангадан өгсөн ч чамайг хөлсөхгүй гэд хоёр хөлөн намын жилэн тангаргаллаа. Үнэхээр ч дорготой найзынхан холбоог тасдах нь үнгэнд харамсалтай байлаа. Аргач шүү дээ. Үнийг доргогүйгээр идэх хоол олоход зовлонтойгоос гадна олсон хоолон хуурч өөрөн идэхэд амар байлаа. Доргын удаад бас л үнийг итгэлээ. Тэгээд хоёулаа гадуур идэх хоол ирж юу ч олсонгүй. Гэртээ ирж унтахаас өөр арга олдсонгүй. Гэтэл хэн нойрын дундаа доргын бие нэг л эвгүй байхаар сэрж харавал үнийг харин өөрийн идэх гэж байжээ. Дорго муу хар ловэрчин гэж хашгиран үсэрч ослоо. Чи адаг сүлд намайг идэх нь үү гэж уурсан. Чамтай нэгийгэн үзэндэ гэтэл гэнт үнийг ганц год үсрэн гараа цогтчихлаа. Дорго үнгийг элдсээр нэгэн хавцалд тулж очлоо. Дорго байдаг хүчин гарган хавцалд хөрхийн урдахын талд үнгийг сүлдэн хар шийдээд үсэртэл зайлтчаар сүлийн ганц ширвсанд хөөрхий дорго харанхуй хавцал руу талиж өглөө. Үүнийг найз нөхрийг амьсгал хураасан жалга руу харж нэлээд зогсноо. Дуайлсаар хавцал жалгыг алсуур тойрон жилиж өгч гинэ.